дэлхийн дайдыг эзэгэнсэн хаан Чингисийн үеэс хүлэг сан мордо дээдлэн ирсэн нь учиртай. Тэгвэл тэрхүү хүлэг морд унсан нутаг, уусан ус, унган эзэн, ургамал ногоо газар шороогон мартаж чаддгүй учрыг ертөнц даяар үл үнэмшхийн учир. Гүйгүүл адуу төсөл санаажлан шинжлэх ухаанаар үл нотлогдох Монгол морины ховор нандин аран шиг батлан харуулахаар зорив. Гайхалтай хоёр одоо 6 аймгийн утгаар ингээд дамжин хөтөлөн гэлээ. За Монголын ард түмнээс гал голомт гэсэн сайхан нэрийг харилсан. Монгол морины гайхамшиг гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа юм. За энэ төсөл маань дэлхийн морднууд гэж одоо манай хэрэгжүүлж байгаа 3 том бүлэг бүхий төслийн нэг хэсэг нь. Одоо Сүхбаатар аймгийн Мөнххан сумаас зарагдсан нэг хээр морийг энэ үл одоо хөдөлж аваад за манай өнгөрсөн жилийн мориорт оролдооны ялгач за жижигэн сүрэн маань тэжээгээд өвөл ус ажлыг хийгээд морион булаачтайхан сайхан эвлүүлээд авсан. За дээрээс нь одоо Баян уул суман дээр байгаа дүрс бичлэг бүх юмыг аваад баг зэргийн газар явуулаад өдөрт нэг хэд хугацааны километр явбал болох юм байна гэдэг энэ багцааг нь авсаар байж хаад Өрөнгө аймаг руу оруулаад ирсэн. За бас мөн яг энэ цаг үед Өрөнгө аймгийн Зүүн Баялан сумын Бачаргал гэж одоо яачи бас одоо Доронтой аймгийн Цагаан уулмаас соёл наснда Өрөнгө аймаг гэрээд одоо соёл наснаас хойш 3-4 жил байж байгаа. Ийм сайхан идэрхэн залуу Сартай хөрмөрийг. За Бачаргал маань бас одоо бас тодорхой хэмжээний хөлс аваад нэлээд тийм бэлтгэл ажлуудыг нэлээд сайн хангаж өгсөн юм аа. За ингээд өнөөдөр 13 цагаас хөдөө болон аймгийн төв сургашаа 7 км-ийн зайтай тавилаа. Өнөөөртний нэгэн цаг төвөндөрөө тэнгэрийн орны өрмөн шаргалсан махантай өгөөмөр баян гойнотогдэнэ. Өнөөдөр мөр гүнгээд ихлээр архиндаа алсан хоёр өгний дэмээ эртгэл яриа гэж би боддгийн штэ гэж одоо нэлээд мундаг боловсралтай өнөөд тэгж ярьж хахад би гайхаж байсан. Монгол хүн морь хоёрын түүх өн эртнээс салшгүй холбоотой ирснийг дэлхийн шастрыг сөхөхөд л түүхэн хуудсанд гэрчлэгдэн үлдсэн байдаг. Балар эртний үед л адууг гаршуулж улмаар эдэлж хэрэглэж ирснийг агуйн ханан дээрх сүг зур бичээс тэмдгүүд батлаж нотолно. Эрийн сайн хан харангуйн эрдний чон хөрөн морины дүрсч тэр ханан дээр сийлэгдсэн юм билүү. Хөхөө намжлын донгот гардаг сугамдан гуурстай хүлгийн зургийг амьлуулсан ч юм билүү. Адууны янзхаах дуу яагаад хүний сэтгэлийн бүх ээлж авахцыг хангинуулан хөнддөг юм бол Монгол хүн болохоор л сэтгэлд маань тэгж ойрхон сонсогддог хэрэггүй. Дэлхийн дайдаар хэрэн хисж явахдаа төрсөн тоонотон санан зүүдлэх Монгол хүмүүс газрын холоос унган нутгаа зорингүйх Монгол адуутайгаан эвжилхэн тэнгэр заяатан эр зоригийн амин хэлхээж юм уу та. Нүүдэлчин овгуудын ёс эзэн түмэн шаниуд зарлиг болрон тэнгэрийн адуу ганц эвэртийг унаж мордын наадгайг уралдах хүсэлтэй модон хүүгээ даргуулан тэвхэлдсэн алхах түмэн шаниу Монгол наадамд уралдах хүлэг морныхон хөхөл дэлийг ганц эвэрт лугаа идэл босгож нарийн сураар жимбитэл боож уралдвал магнай дундаа ганц эвэртэй тэр мөнх холын адууны хиймэр сүрийг сануулахын тулд хөхөл дэлийг нь боосон хангал адууг арцаар унгодхон ариулсаг.
Энэхүү баримтат төслийг амжилттай хэрэгжүүлэхээр зоригтой хүний нутагт ирээд 3-4 жил болсон ч их нутгаа тэмцэн 3 таа гүйлгээд замаас нь буцаж авчирсан 2 морийг шилж сонгон авч эрэмгээ дагшин Монгол адуу хэрхэн яаж нутаг гүйдэг тухай бүрэн бүтэн харуулахыг зорьсон юм аа. Нутгаа гүйсэн адуунд чөдөр бүүзүүл номнаас харавсан сум шиг эрэмгийн зориг нь мохчон. Адуу бараадаж хонолгүй айлаас дайжиж зүгтэн ангад цангаж яваад амиан гээж мэднэ. Хэмээн аав минь загсан үг аргагүй сургаал. Хөдөө улангаас гарсан адуу чанга зүүн тишээгээ яваад за тэгээд одоо төв гарамныхээ араар ангийнхан голыг гатлаад за 7 дон тал руу ороод ирсэн. Тэгээд чигийг яаж явах нь гэсэн үнэхээр одоо гайхалтай юм байт юм байна адуу гэдэг юмтай. Энэ одоо зүг чигээ яаж мэдээд байгаа юм? Одоо хүн ч мэддэг үү шүү дээ. Тэгтэл одоо ингээд шууд зүүн тишээ гараад жоохон зүүн ураг шам бариад за ингээд Өөрөнгөө аймгаас сант явдаг замын араар нь ингээд явчих байгаа. За замдаа өвдгөө удаг гэж одоо Өөрөнгөө аймгаас 30 км-ийн зайтай дээр үе одоо бас тоосог зөгтөг байсан газрын одоо араар нь гараад за ингээд нуруугаан дамжаад ороод ирчих. Одоо ингээд энэ сант зүүн буйлааны зааг нутаг мөрөнгийн их за ингээд мөрөнгийн гол нь ингээд энэ урсж байна доошоо. За ингээд энэ урдлынх нь болохоор мөрөнгийн одоо урд ар гэж нэрлэдэг. За ийм нутаг руу яваад ирлээ. За ингээд хөдөө булангаас гараад бол одоогийн байдлаар бол 50 нэлийн гаруй километр явцсан байна. За тэгэл ямар ч гэсэн ингээл бид нэр дагаад яваад энэ одоо хэдийн хүртэл зогсох одоо үзэгдэхгүй болтолд явна. За тэгэл үзэгдэхгүй болсон цагт нь бол хонж таарна. За эхний өдөр бол амжилттай. Монгол адуу гэдэг нь үнэхээр гайхалтай юм байна. Одоо ийм л адуугаар дэлхийн талыг туулж исэн байна штэ ард түмэн. Сахартай классын одоо яа юм. За бидний одоо хонсон газраас 9 зүүн зүүн тишээгээ яг л явж байгаа чихтэй. За нэг 16 орчим километрийн зайтай. Айлын адуунд сайхан тогтоод айлын адууны зах дээр хонсон байна. За тэгээ адуунаасаа салаад дараагүй бахта өчигдөр өдөржингөө явцсан. Урчин шинэ хэрэг хаалцсан. Тэгээд хоол их муутай байна л да хамгийн гол нь. Манай энэгэрч нэг жоохон сайхан тэрэлж гармаараа идаад тэгээд эргээд нөгөө бороогүй чиггүй учраас гатчих байгаа юм байна. Хоол жоохон муутай. Тэгэл энэ Монгол адуу гэдээ ярихлаар гүйж ийн гэж ярихлаар та адуунд ойрхон байдаг хүн бол зөндөл дуулсан юм байгаа. Наа тэгэл энэ ч одоо яг баримтжуулаад үнэн байна юу гэдгийг үнэхээр яаж ч л одоо хот суурингийн улсын төр бол тэгжил яах байх та. Харин ч одоо санасан л юу гэдэг бах та түүх ном өгсөж хол одоо гадаадаас хүртэл гүгэд ирсэн л гэж ярьдаг. Эх орны дайн үед фронт руу бэлгэлсэн хурдан хонгор адуу гал тэргэнд ачаад явуулжсэн байхад жилийн дараа нутагтаа гүгэд ирчихсэн. Зүлгэн дээр хөрвөж байсан гэдэг үнэн байлгүй яах вэ? Тэр үед би их жаахан байсан ч
Манай айл хунрынхан бүгд л тэр хонгор адууны талаар дор бүрнээ шогшрон ярьдаг байсан. Фронтод бэлгэлэхээс өмнө тэр хурдан хонгор мориор чон хөөж гүйцээд ташуурдад агнаж байсан юм гинэлээ. Эжи тавилангаас их авсан амьд байгалийн сүр хүчин, эрг хүйстэнд хөхний толгой, сүүний тол бүлдээсэн атал, ертөнцийн урлан, бурхны бүтээл болсон адуу химээх арга мөхөлгээс гар татан эмнэг дагшин азраг, үрээ дааг Монгол моринд хөх махны орон үгүй байдаг нь юуны учир вэ? Тэнгэрийн хүлэг, морин эрдэнэ, хорвоогийн хуйлаас ангид хөх тэнгэрийн унлаг босоо. За тэгээ өнөөдөр ч бас нэлээ халуун өдөрч байлаа. Тэгээ халуунд нь тэгж байгаа мó бас ялаархаад. За хоёулаа нэг баг 2 цаг шахуу унт тийм үү одоо зөрөө зогслоо. За тэгэл хараад байгаад байлаа. За хоол муутагаасаа бас болоод байгаа мó. Царгийн бригадын арын хөндөд ингээд одоогийн байдлаар гацалтын байдалтай. За өглөө ингээд 10 цагаас хойш за нэг 5 км л явуу да. Очиж чадахгүй. Тэгээд тэр ардуугаа тэгэл хараад ингээл сууж байна да. За ямар ч гэсэн бол энэ зүүн зүгөө алдахгүй байгаад байгаа юм. Зүүн тийшээгэн бол одоо сэрүүхэн болоод ирж байгаа нэг хэсэг явах байхал гэж бодож байна да. Тийм амар ажил биш байна. За хоёр мөргүүгээр гарлаа. Ходог мэддэг одоо шиг хоёлаа очиод сууч онгоцондоо суучаад тэгэл гарч. За. Эдийн шиг мингэрлээд гарч. За өглөө 5 цагаас болоод одоо маш хэмжээний шуурга. За хэдүүлээ майхандаа онсон. Майхныг маань авч идчих гээд босцоосон. Ерөнхийдөө нөгөө морь гүүхэд хамгийн тохиромжгүй цаг үе байгаад байгаа юм байна. Одоо л ойлгож байна. Ягаад гэвэл нөгөө мал идэх өвс маань том баг байгаа. За тийм учраас морьд маань жоох өлсөх. За ядрах байдал бол ажиглагдаж байна. Гэхдээ хоёр морь маань бол явсаар л байна. За ингээл нэг жоохон зогсон амардаг байхдаа тэгэл зогсож байгаа л тэгэл алхна. За тэгээ булууга халаад ирэхлээр жоо шогшчин. За ийм байдлаар л хоёр морь маань явсаар байна да. Мэдээж бид машинтай дагаж байгаа учраас яарч байгаа. Гэхдээ адуу л өөрийнх нь зөнгөөр л явж байгаа учраас тэгээ бид одоо хүлээгээл байж байгаас өөр аргагүй. За ийшээ ингээд одоо Өрөнгө аймгийн Баян-Өндөр сумын нутаг зааглаад за ийшээ ингээд Эрдэнэ далаа руу орчихно. За Эрдэнэ далаа руу оронгот энэ одоо хүмүүсийн ярьж байгаагаар бол газар жоохон гатуу болно. За дээрээс нь бол өвс ургамал энтхээс жоохон тааруу байгаа даа гэсэн юмыг ярьж байна. За тэгэл одоо зорьсон хэрэг зүтгээд байна да. За тэгээд явсаар байгаа өчигдрийн Сантаас наашаа нэг 12-3 км-д орхицсан шүү. Зөв. Тэгэл сая энэ танаа энэ баруун суганд ирж хонсон байна. Морь гүйлгэжсэн тохиолдолд хэр олон таарч вэ? Таарч байсан. Ийч өөрөөс гүйлгэж байсан. За. Одоо бол тэгэл гүйцэхгүй. Өөр нь гүйлгүүлгээ ер нь явчихсан шүү тэгэл. За. Урд ороо нь хараад маргаашны байхгүй болсон. Тэгтэл гүйцэхгүй тэгэл явчихдаг юм биш. Багцаагаар бодохтол ер нь хоногт өдөрт ер нь хэр их хол явд юм бол. Зат ер нь 190 орхоч да нэг 70-80 идэл явчихна явчихна. Тийм. Яг л чиглэл садвал тэгэл явчихдаг юм биш.
Харин хоохгол бэлдсэн уучлаарай. Гүйгүүл адуу шөнийн тэнгэрийг харж оддын зүг өвшин сунаж салхиар баримжаалан зүгжигийн олохоос гадна уул ус тал хэрийн замд газар үнэрлэн аюул ослоос сэргийлээд байгаа нь аргагүй л тэнгэрийн хүлэг Монгол адуу гэсэн омог бардан бодол өөрийн нэрэхгүй төрж сэтгэл огшин баярлдаг. Гүүх мөрчин бүр өмнө нь юу яадаг юм лээ шүү дээ. Хөрвөө гөдлөөдөг, бие хөнгөлөөд үйдэг. Тэгж гол нэг явцдаг. Манайхаас өдөр энэ хойно одоо ханангийн армараад ширээдийн нутагт байж гоод би надуун дээр нэг жил байж гоод хэдмэр гүөх гэлүүдэг гэсэн. Тэгээ нэг тэр тухайн үеч амар унаа хэлбэг байсан биш. 60-ын цуугаад ирсэн төрүүлээд тэр шөнөө нь ирсэн байсан. Урд орооны явхад байсан мөр тэгээд маргааш нь би бүрэн дамнаад ингээд 60-ын цуугаад ирэхэд ирсэн байж дээ. Надаас төрүүлээд ирсэн байсан тийм. Адууч тэгээд үнэхээр л аргагүй л ухаантай юм да. Харин Ажнай хүлэгмэн чи нутаг зүгэн салхиан залгин өвшөөж өөр шөнийн цагаар гүйгэлгээд адуу захлан янцгаагаад байна уу да. Дэлхийн талыг морин туурайгаар бөмбөрцөн дээдсийн удам мөн улэр тэнгэрийн оддоос нутгаа сун янцгаах молор эрднийн дэлт хүлэг хоёр цэцэг эрхэлсэн нутаг ууж дассан ус голоон мартах учиргүй. Давх хүлэг минь давх. Адуутай л жирэн тэгэл гаднаасаа ланцх байдаг та сайхан уяа шижигтэй. Тэгэл адууны хэрэглэл бүхэл юмнууд энэ тэмдэг харагдаал тийм ээ. За морь хүйж гэнэ үү? За морь хүйж гэнэ. За. За тэ манай улсын алдартай яаш Дөрөөмагийн Баатар гэж юм бэ. Оо Баатаргаанууд Баатаргаан өрөөч нэрээ. Сайхан уяач өрөө тийм бай. Адууч бас сони юм биш. Гэгүнтгөө хойшоо олонх. Тэгдэгжээс нь урагшаа яваа. Тэгээ дараа нөгөөдг нь харахаар тэр газрын хэвгийн юм гэдэг ямар ч айхтар гарах. Тэгээд тэр чи яг чигээр мал тэгдэг юм билээ. Газрынхаа эвээр явчихдаг. Харин тэгд юм. Тэ наадмаар давнуул авторсон мөр байхгүй юу? Тэр. Яг ирсэн замаа ер нь бараад авчихдаг юм лээ. Тэр. Бас нэг 70 км-ийн явцаас харчлуу давц харчлуу гэдэг одоо энэ гангийн давааны арай хойхон нөр гэдэг тийм. Тэгээд давж явахт нь би очиж барьж явж ирсэн. Хоёр мөр маань чигтэр нилээ гайгүй сайхан явцсан чи өнөөдөр явдгүй дээ. За өгөл ингэж байгаа л орой нэг хөдөлчтэй байсан хөдөлөх юм болов гэсэн хөдөлтгөө. За бид нэр шиг ингээл нэг таргууны сахиачин гоч гэл ингээл мярагаал машина холгон шиг нууж тавьчихаал. Тэгээд нэг зургийг нэг иймэрхүү авдаг юм да. За тэгээд энэ дээр интернет ордог юм байна. За фэйсбүүк орж талархсан сайхан сахитлуудыг жоо уншлаад байгаа. Ус гоё юм а. Зарим нь одоо чигтэйгэн сайхан моринд хоёр моринд одоо зориулаад янзын гоё тийм дуу шүлгийг хөтөл бичсэн байна. Ямар ч нар жаргал харна. За нэмэрхүү байдалтай явж байна да. Газар холын замд бус ургамлын онцлогт тохируулан зарим өдөр амарч хүч тийхээгийн сэлбэн зарим өдөр үл зогсон ёргүүлж өдрийн хагас хурд хуваан тарлах нь гайхмаар.
За 5 сарын 30-ны өглөө. За энэ үеинд одоо нэг баг газрын чулуу маань харагдаж байна. За 2 морь маань 5 арш тэнд эцээр л байна. За тэг өчигдөр 29 дон бол өглөөнөөс хавуулаад энэ сүм хөх бүрд. За ингээд энэ урдлын тал. За энэ хойдлын тал гээд энэ хоёр талд л нэг бүтэн өдөржингөө эдэшилсэн. За ингээд Атацгийн урдлын говьд баг газрын чулуу гэж бас халах даяар алдартай байгалийн өрөмс тогтцтой энэ сайхан хайрхны баруун хойдол дээр байж байна да. Гүүжөмөрөнд хамгийн аюултай минь өвс ногоо байдаг юм шүү дээ. Ер нь хаа хүртэл сайхан ногоотой залгах бол? За ер нь эндээ захын залгаж байгаа нь эндээ. Тэгэл цааш одоо ер нь бол нэг ногоо тасрахгүй гал тэгэл дэрэнгээс цааш бол өөр л ногоо нь илүү болно да. Энэ нутгийн нэр нь? Энэ нэг Ёншоо Мэрэн гэж нэг хүн байсан байгаа юм. За тэрний нэрээр л нэрлэгдсэн газар юм гэнэ. За 2 мөр сайхан услаад гаргалаа та. 2 мөр ирэхээр усалсан Гүйжэва морилло гэж бодлоо. Тэр. За одоо бол одоо гүйдгэл амт шүү дээ. За 3 4 жил 4 5 жил болсон ч гүй нутгийг бол ер нь мартдаггүй амт юм шиг. Гүйжэва дууш ганц нэг хоног хоргож гэцлээл тэгэл явчихна шүү дээ. Монгол төрийн сүлдэнд мөнхөрсөн молор эрдний адуун сүрэг. Монгол хүний хагцшгүй анд сэтгэл зүрхний хайлан билээ. за өглөө баг газрын чулууны араас хараад явсан 2 морь байна. Одоо дэлгэр цогцсомын араар засвал хөндлөн гарч байна да. Энд чинь хүмүүс ер нь бэлгшээд юм уу эсвэл нэг өрөвддөг юм уу тэгэл нэг худаг дээр услаал өгөхээ. Гоё юм бэ. Тэгэлгүй яг одоо чинь бод болоо чинь. Нутгаа өгүүлж яваад бичвдээ тийм. Надад нэг 4 5 жилийн өмнө нэг 100 хошоо нэг 2 мөр өгүүлж яваад гарч илээ. За сүүлд нь баян зааруулал хүмүүс байгаа байсан. нэг ид шоол муутай болоод ирэхлээрэн тэгэл идэх нэгсэл. Тэгтээ бол явах нь бол яваад байдаг тийм л юм байна шүү дээ. Жилийн дөрвөн үлрэл ээлжлэн оршдог. Монгол нутаг минь аль тэртээ 2000 жилийн чандаас л өвөг дээдэс маань сонгон авч үр ачтан өвлүүлэн залгамжилж үлдээсэн ариун газар шороо билээ. Ийм л газар шороотой хүүгээрэн холбогдож салах харахгүй бат бөх мандин холбоостой болсон учраас хаа холын газар ачигдан цөлөгдсөн хүлэг морд маань ус нутаг руугаан зорин тэмүүлдэг шин билүү. Дундгуй аймгийн Дэрэн суманд ханлаа. За 2 морь маань өчигдөр дэлгэр зөгцсөмийн араар гараад нэлээд доошоогоо уруудж яваад дэлгэр зөгцсөмийн яг араар нь гарангуутаа дээшээгээ өгсөөд ногоол дагаад байгаа юм байна. За хөрөөд очисон чинь адууны зах дээрээс нэг бор морьтой хөдөлж байна. За тэр бор морь одоо энэ нутгийн адуу бах жоох явж байгаад үлдэх юм гэсэн үлдсэнгүй. Тэгээ энэ сумын төв ардтал дээр нэг сайхан антин байна. Тэр антины өврөөр л энэ доошоогоо л гуруулаад энэ тал руу буучлаа да. Өнөөдөр нийлээ явах шинжтэй болчихж ногоо их аятайхан байсан учраас шин гайгүй хооллож хонсон юм болоо гэд. За ингээл уулын өрөө дээр суудаг ажлаа хийж эхэллээ да. Амжилтаа сайхан явж байна. бас их ажиллаж байгаа юм байна та.
тэгэлгүй яа. За Бормер маань нийлээд нэг лайв хийсэн чинь эзэн амархан гарч ирлээ. Тэр Төв аймгийн 5 сарын 7-нд алдсан юм адуу юм байна. Тэгээ ямар сургахгүй байсан лайваар олж явлаа гэ бөөм баяр. Манай холморгүүл гэж байсан. Вайнтын цаанаас ороо өвчл гэрээсээ цааш гаргаж хонсон өрөл өглөө энэ нутагтаа ирсэн л багч. Одоо километр багцаагаар. За 100 гаруй километр. 100 гаруй л байх нь ямар 100 гаруй. Тэгээ 100 гаруй километрийг шөндөнд тэгэхгүй л. Нэг шөн л. Тийм бай. Энэ Монгол хотын мөн чанар язгуурын гайхамшигыг нь одоо гаргаж ирэхийн төлөө баримтчуул энэ Монгол түмэн малчин олныг одоо сэтгэлийн хөдөлгөсөн сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа. Та бүхэнд одоо бас баярлаж ойрхон нутаг ойрхон гарахт нь урам хайрлаад уулзч учраад адуу нь эрүүл мэндийн үед ямар ч вэ гэдэг тал дээр нь бас нэг анхаарал хандуулчих гэдэг байр суурьаар бид хүн өөрөөрөө харан сайхан уулзч сууж байна. Аяа монголчууд маань хөлөгмөрөө бурхан шүтэнээс дутхааргүй дээдлэн шүтэж мөргөн биширч ирсний учир юу вэ? Бодох бүрийг сэтгэл хээрийн салхи сэвхийн бууг шиг нүдэнд онгон догшин ариун бардам төсөөлөл буудаг нь цаанаал нэг нарийн учиртай болов да. Энэ оролж байгаа мөр биш юм нөхөө нутгаараа гүйж байгаа мөр гэдэг. Тэраахан бар маршгүй. Тэмээ минь нөхөө. Өгшөө энэ ч нөгөө нутгаараа гүйж хоёр мөр байна шүү дээ. Тийм байж дээ хөөрхөдөө. Монгол морин орших нутгаа гүйдэг чадварыг манай нутгийн морд ер нь гүйдэг юм шүү хөө. Ийм мордыг нутагт нь л байлмаар юм байна дөө. Амаархоо гүйлгэж байгаа хоёр мөрний бараа харав. Энэ нөгөө нэг өчигдрэл телевизээр үзээсэй. За. Энэ хоёр хээрмөр байсан. Тийм нэг хээрмөр хөрмөр хоёр. Тэгээд нөгөө энэ урдлын нуруунд л урчин шин орхисын өглөө 6 тусаал хайгаад олддог. За ойлголоо тэр бор гэртээ гэрийг бор гэрийг дагаад явах юм чиглээ явах юм байна тийм үү? Харлаа тэр цагаан гэрээ чинь зүүн талд байна штэ. За ойлголоо явж өгчээ. За жоохон хөвгтөл явж байгаа. Энэ нуруу давсаа мордны араас төхөөрөд ирсэн. Хээрмэр бугуултай доож явдаг. Тэгээд хүм одоо ямар учиртай, ямар хүн бугуулдсан одоо мэдэхгүй юм да. Тэгээд иймэрхүү сонтой, хөвгтэй, адал явдалтай. Тэгтээ гоё явжээ. 근데 타고 오시는 분이요. Ямар мод ч. За атоос бол жоо 20 мод янз бүр болж байна. За. Энэ жил тэгээ цаг ямар шүү байна да? Цаг гайгүй сайхан байна. За. Ногоо дунтай яах. Ногоо дунтай сайхан байна шүү. Дажгүй байна.
За танаас өмнө чинь одоо 100-ны мандаа хурдан үлэгтэй газар шүү дээ. тавилгүй. Чи одоо хаагур нутгалж ирсэн. Энэ 5 өдрийн хөнд энэ хүү барна та. Юу яг тэр нутгаар Тэгээ дайцгүй. Батрон төрийн сүлд. Тэр сайхан буйны нутгаар нь Өгөнд Өвлөвийн Батгийн дээд мөр гэж одоо энэ манай энэ 5 хоногийн хөнд юм дөө. Балер хангай нутгийн. Երկրын нутгаар нь гэж юм. Тэгж байна. Бид нэмэрлэлтэй юм байна. Тийм байна. Энэ надад хойшоогоо дэрэнгээс хойшоогоо эргээд яваад байсан тийм учиртай юм байна. Монгол морд хүмүүн бидний адил үг хэл үйл явдлаараа харилцан ярилцдаг юм шиг санагдана. Зам зургийн адуун сүргээс эдэрхэн залуу бормор гүүгүүл хоёр адууг дагуулan ергүүлсээр хөндлөн замыг огтлон нүхэн гарцаар гаргаж өгөөд их замын харгууд нь нийлүүлж буйг яг одоо танд үзүүлж байна. За хүн гэдэг тэнийг амт юм да. Борморыг нутагтаа хүртэл суугах юм аа гэж ойлгож байлаа. Гэтэл зөвхөн нүхэн гарцаа гаргаж өгөөд буцах үргийг хүлээсэн юм байна. За бормор маань ингээд буцаа зүгтаадсан. Осрон нүгий орчлонгийн амуг хаашиг номготгож ороо бусгаа тавилангаас од шүүрсэн Монгол мэнэ. Дээдэс адислаж дэлхий онголсон их хувьзая. Дэлд хүлэгэн хагсааж далж өгүүртэй нисэх аймины Монгол мэнэ. Цомын төвөөс бас нэг 37-40 км-ийн 2 дугаар огийн нутаг дэвсгэрт гүн жалгын хоох нь одоо энэ үед өнөөдрөөр орж ирсэн байна. Тэгээд энэ авээ бас нутгалсан нутгалж байгаа манай малчт маань бас залуучууд маань бас цуг ирсэн байна. Ганц нэг адуу гүйлгэж байсан. Тэгээд ер нь гүйж байгаа адуу их өрөвдөлтөй. Яг нэг гүйцэж очиод сураг дуулаад очиод авахд бас их уухтай болцсон байдаг, их ширүүн болцсон байдаг. Тийм хүний өөдөөс ямар нэгэн аран шин гаргадаг те. Тэгдэм билээ бас ер нь бол их өрөвдөлтөй. Тийм байт юм билээ. Энэ бол Монгол адууны л гаргадаг. Тэгээ гайхамшиг ганц шинж чанарын нэг юм билээ те. Адууны хүмүүс ингээл нэг нэгнтэйгээ байн хүчирч таарчл явдаг юм да. Хоёр морч гэсэн бас нэг хань ажил хайгаад наашаа ирсэн юм уу? Энэ айлын адуунд ойрхон ирээд онцгож. Өглөө өөрсдөө өрөөдөөс хоёр мөр харамтаас эргүүл гараад. За. Энийг бүр уян дээр ирээд. Мөр ёслого эхэлсэн үү? Өчигдөр эхлэе амар мөр. Өчигдөр эхлэе. За. За манай юм сурын чинь төрийн наадмын хэдэн онд дагдруулагчлаа? 17 он. 17 он тийм ээ. Сэж төрийн наадмын дэвжээ өтцсөн. Алтан шар нар маань
5 цаг дөнгөж өнгөрөөгөөл мандаж байна да. 2 мөрөө олоод авлаа. Энэ мөгийн урд хоолой хоёлоо онжаа. За ийм сайхан газар ямар ч адуугаа олоод авлаа да. За өчигдөр Баян талын зүүн талд за тэр нууран дээр 2 мөр маань одоо тааваараа идээшлэж өндсөн. Өглөө бид нэр 5 цагт за нар мандахаас өмнө давхад. За тэгээ олоод авсан морд маань тэндээс нэг 14-өөс 15 км газар явцсан байлээ. Одоо нэг алдартай малхын талын луудал дээр Баян булаг гэсэн. Баян булаг. За Баян булаг дээр ирээд байгаа юм байна шүү дээ тийм ээ. За тэгээ мал малхын сайхан. Малын дээр хажуугаар морь мал юм. За. Айгуул нэг үйлэх юм бол морь чамаа хөдөөд таад байна да. Тэ ер нь. Нутаг зүгийн салхина. Унган ижлийн үгээлж. Нумнаас тавьсан сум шиг жийгүүл жолох хүлэг. Алсын намхан толгодоор хань татан өөрсөж аян замын тоосоо одод өргөтөл шилгээх гүйж яваад эр зөргийн тойл гүрэн Монгол орны энх цагийн дуйл. За 6 сарын 4-ний орой за энэ сайхан газар хонхоор болсон. Өнөөдөр чинь бол дандаа л одоо дахилгатай, шүтлэгтэй сайхан уул хангаа дайраад явсаар байгаад энд ирлээ. За их уулгээ замд энэ хурдан мөрнийхэн бас дахиж шүтдэг ийм сайхан жижигхэн хэрнээ дээрээ их бараатай тийм гоё хайрхан байдгийн байна. За түүнээс урагшаа явангуут нь дулаан хайрхан гэдэг одоо дахидаг. Одоо энэ морнийхэн бол бас бүгдөө мэднэ. Их сайхан хайрхан. За тэгээд балхын тал. За балхын талаас урагшаагаан Баян булаг гэдэг. За Баян булгынхаа урдтал дээр энэ ингээд дархан хайрхан гэдэг. Цуутай хайрхан одоо нэр нь дархан гэж бодглоор л гайхалтай шүү дээ. За энэ сайхан дархан хайрхныхаа ертөнцийн зүгээр баруун хойд зүг дээр нь энэ хойдолд нь байдаг 2 холбоо хайрхан гэж байдаг юм байна. Холбоо хайрхныхээ энд хонхоор шийдсэн. Зүүн зүг дорнын их талаас баруун зүгт Алтай хязгаарт зарагдсан голом тэгэхээр гал хүрэн химэн ард түмэндээ цоллуулсан 2 морины явдал замын дунд Монгол түмэн баярлан хөрж багтан шагшиж өгтөн тосч байлаа. Саармдаалсан хатан суудлын жижигт нугаар дэшилсэн ноён хөврийн цэлгэр говаар нутгсан нардан тосонгийн цэнхэр талаар байрсан унган төрмөлөх нутгаан алдаршуулсан үе түмэн адуун сүргийн өвөг болсон.
Галширгээд ирэхлээр чинь одоо хардал чинжин байсан өвгөн ноён бүрүүлж байгаа. Халахын хурдан өлгөөд гээл ингээд ярина да тийм ээ. Тэгэл ярина да. За энэ ч одоо галширын аль баг уу? Энэ одоо очоо 2 дугаар баг л гэж. За нөгөө хатан цуудлал Басангийн талмал гээл нөгөө галширын магтаалд гардаг цуутай газруудын л байна тий. За. Ангаж явсаар сая л нэг усан дээр хурж ирлээ. Тэр адуу биднийг өнөрлөж үзээд л хаа холоос эцэж цусатлан хол зам туулж явааг шууд ойлголоо. Энтхийн морд соргог сортоотой. Ус ургамал нь тэгш төгөлдөрч бидний зүтхэн зорж яваа тэр газрыг огт гүйцэхгүй юм да. Энд хэд хоногор саатан эдсэн биеийн амрааж элэгцэн туурайхан сэврэж болно. Гэвч чихэнд хангинах дуу хамарт сэнгэнэх үнэр болон үгээлэгцэн унаж төрсөн нутгаа гэсэн сэтгэлийг яаж орхиж чадах вүлээ? Нутаг хүлэг хоёр амин хайрын холбоотой. Нулимс бөмбөртөл таралсаар нутгийн хаан барааг харга. Унган нутгийнхэн салхи сэвэлзэс хин үлээлээ ургамал ногооны үнэр нь самсаа шархиртал үнэртлээ. За гайхалтай 15 хоногийн бүтээл. За Өвөрхангай аймаг, Дундгуй аймаг, Говьсүмбэр аймаг. За ингээд Төв аймаг. За Хинти, Сүхбаатар гэдэг ингээд 6 аймгийн нутгаар ингээд дамжин өртөөлөн ирлээ. Гайхалтай хоёр адуу. За Монголын ард түмнээс морь сонирхдаг энэ олон сайхан залуучуудаас нийлээд гал голомт гэсэн сайхан нэрийг харилсан. За хэр моринд нь бол голомт. За хөр моринд нь гал. За ингээ хоёулаа одоо гал голомт. Гал голомтын төлөө хүн яаж тэмцдэгтэй адилхан гал голомтоо хадгалж төрсөн нутаг уул ус руугаа одоо ингээд 1200 км газар тэмүүлэн ирж байгаа хурдан өлгөөд ер нь бол өчигдрөөс хойш голомт хэрэг маань сэтгэл санаа ерөнхийдөө тайвширчих болсон. За нэг хэсэг таралж одоо тоглолт өгч үзлээ. Өнөөдөр бас таралж тоглолт өгч үзэж байна. Амьтан гэдэг үнэхээр гайхалтай байт юм байна. Адуу гэдэг амьтныг хайрладаг, дээдэлдэг хүний хувьд олон зүйлийг ойлгоогүй байсан юм байна. Ийм одоо агуу гайхалтай зүйл гарна гэдгийг бол урд өмнө хизээч төсөөлсөнгүй. Ард түмэн маань ч гэсэн адуунд ийм дуртай байгаа шүү. Хайрлан эрхэмлэж дээдэлдэг юм шүү гэдгийг ерөөсөө огт бас тийм сайн ухаарч яваагүй юм байна уучлаарай. 7-8 хоногт нь лайв хийсэн баг. Тэр лайвыг одоо тэр үзэж байгаа хүмүүс, бишиж байгаа сэтгэгдэл, амжилт хүсэж байгаа ерөөл эднэр бол дандаа сүүн цагаан байлаа. Тэр сүүн цагаан байсны одоо хүч хөдөлмөрөөр бидний ажил үнэхээр гайхалтай сайхан бүтэж байна. Одоо эндээс голомт хэрэг маань очих хөстэй газар хаяанд бууж. За ингээд Алтан шар замыг маань одоо мөнгөд өрөөж байгаа Монголын нийт ард түмэнд баярлалаа илэрхийлье. Та нар минь мундаг байна шүү. Энэ хугацаанд бороо орлоо, шороо нүдлээ, салхитай байлаа. За үстэй газар таарлаа, огт өвсгүй, юу ч байхгүй 60-70 км газар таарлаа. Моринд маань бугуулж хэрэгэд алдсан тохиолдолч таарлаа. Хоёр морийг маань харсаар байтал мотоциклд адуутайгаа нийлүүлээд 3-4 км хөвөө явждаг ч хүн таарлаа. Тэгэл үнэхээр одоо зөндөө л олон адал явдал, зөндөө л олон сайхан зүйлийг үзлээ. Адуу нутаг руугаа гүйж байна. Таны өмнө яг одоо гүйж байна. Энэ бол аман домог ардын дууны шуранхай биш. Үнэн өмнө чинь харагдаж байна.
Үйл хулигдлын янцхан сая тэмцсэн унаг тооног дуруугаан гүйж байна. Үйл яран газрыг хөхөн сайхан утга урган самсаа борхиртол гүйж байна. Хөрөөсөн газрынхан хөхөнөр рүү хөлөгмөр тэнгэрийн савин хоёр хүний нутаг гэж юу болохыг хурч очихын шандад ерөөлийг бидэн сануул гүйж байна. Амс муснаас намсуулж гэмээ. Адуу хэмэх тэнгэр язгуурт хөлөг эх нутаг ихч ямар их даллахын соёнтой тайдаг гэдгийг энэхэн сэтгэлд минь асгардан сануулan гүйж байна. Ирж байна. Хорой. Ни ори оног мармана. Төрсөн нутгаар эцэг хэрэгтэй. Эцэг номогчдод мораа энэ баясч. Ахтай бүрээ. Монгол бүрнээ гаж харуултаа та. Алс газар худалдсан унган эзэндээ гомдохыг мэдэхгүй үүрсэн ирэх морин эрдэнэ баярлан тоссон эзэн. Эрин хэмэр сэргээсэн унган атуу голом дээрээ сэтэрлэн дахиж ижил сүрэгтэн сул тавихад гал хөрөн морь үүрсэн унгалдаж үнэрлэн зогсхон хол замд ижилдэн дассан сэтгэл салж чадан байна уу даа гэж эрэхгүй санагдж байлаа. Аюул осол, ангамал цөл, цас бороо, цангаж ангасан халуун салхийг хаг зүсэн ёргөх үйгүүл адуу дэлхийд ганцхан Монгол моринд бурхнаас заяасан тэнгэрийн хишиг. За 6 сарын 9-ний өдөр. За өдөөс хойш одоо хуучин танилтайгаа энэ сайхан нутагт таарч байна. Манай хүн ч одоо хурдан адуутай аймгийн алдарт туяач Бат Өвшин гэдэг хүн дээ.
За хонсон газар өглөө усаад ирсэн морь байт. Мөнх хаан сумынхаа урдуур гараад за энэ тал дундаа бол ерөөсөө өчигдөр бол мал тонгоох юм байхгүй. За өглөө баруун хойшоон чихтэй юм а да. Энэ уулуудаа дамжиж явсаар байгаад эндээ харин ногоо нажтайгаа тийм сайхан ногоотой газар ийм саарл азрахтай адууны захад ирж хонжтэй. За аялал маань үргэлжилсээр, ажил маань хийгдсээр. За хермерноос салсан гал хөрөмөр маань өчигдөр явж байгаад энэ урдлын хажуугийн тал гэдэг газар онлоо. Хурдан сайхан байна уу? Хурд сайхан. Уяа ивэлж байна. Илүү хэлээд одоо л ярьчихлаа та. За. Манай аав бол дээхэн үедээ нэг баян гутгороо жараагүй 2 саалмаар зарагч энэ 3 жилийн дараа нэг дүү саарлмаар гүйж ирчихсэн. Монгол одон тусныг нэг энэ их нутгаа, төрсөн нутгаа гэдэг нэг гайхалтай сайхан зүйл байгаад байна. Тий. Ямар ч үед л Монгол одоо ер нь тэгээ салхи шуурга юм орол дэвчээртэй. Тийм л гайхамшигтай одоо шүү дээ. Ерөнхийдөө бол Монгол хүм, Монгол морь хоёр бол одоо сая энэ явж байгаа хугацаанд бол яг нэг цул нэгдэл юм гэдэг нь харахтаа байна л та. Тийм хийнээсээ салж ойлгох ямар ч болцоогүй юм байна шүү гэдэг. За тэгтэл аргагүй л нэр. Тэгтээ яг энэгээр явна гэж бодоагүй. Гүү бодоагүй. Ирнэ гэж үнэн бодоагүй. Тийм бай. Хаягараа ингээд гарсан хүмүүс маш их бэлгшээж байгаа. Тий, тэгэл байх хэрэгтэй тийм ш. Морины үе морь болоо барьчаад байж хахад ийм сайхан үйл явдал тохино гэдэг чинь бас сайхан байна оо. Хол замд түшиг болон ханьсан гүйж явсан. Голомт хэрийг эх нутаг, ижил сүрэгтэн нүлтэйгээд өөрийн нутаг руу гүйж яваа гал хүрэн адууг ижил сүрэгтэн бас л хүргэж өгөх тэнгэрийн зарлиг. Ухаа хонгор моринд оногдсон мэт нэгэн сайхан хонгор зүсмийн Монгол адуу гал хүрэнтэй ханьсан дагаж уралдан давхилдэв. За 6 сарын 11-ний өглөө. За одоо 5:30 минут болж байна. Бид нэр энэ 3 сая хуулнаас хойшоо гараад одоо энэ арын өндөр хайрхны өвөр дээр хонсон. За тэгээ эргэн тойрон нэлээд тийм өндөрдөө жижиг хайрхнууд байна. Тэгээ газрын нөө айлт хоноогүй гадаа хоноод тэг өчигдөр чинь маш их хүчтэй одоо шорон шуурга нүд чанлаа. За тэгээ өнөөдөр энэ тэнгэр хангаа маань бороо орох гээд нөө шорогоо нүдэх гээд нэг юм бүрсээсэн сонио өглөө байна. Тэгээ одоо 100 яваад байна уу, намар яваад байна уу гэж бодохоор тийм одоо өнгөдөрхтэй тийм өдрийн өглөө байна. За хоёр морь маань сайхан хөрөө азрахтай адууны захад ирээд хонжээ. Энэ хойд уулын орой дээр бидний хонсноос хойшоо нэг 5 км гарантай яваад хонсон бай. Зүг бол одоо яг харахгүй л яг өөрийнхөө нутгийн зүгт зүү хойшоо яваад хонжээ.
За хөлбөмбөрийн нутг руу ороод ирсэн. За хөлбөмбөрийн нутг руу ороод ирснээр мал битгийл хүн нь өөрөө баярламаар үүстэй юм байна. За тэгээд нэг хэрлэнголынхаа усыг уух төхөж байна да. За өнөөдөр 6 сарын 12-ны өдөр гарснаас хойш 18 дахь хоног одоо 19 дахь өдөр дээрээ явж байна. Өчигдөр хэрлэн голон гарсан. Хоошоогоо таахан талыг сайхан тал байт юм байна. За тэр тал дээр орой 20-30 минутанд орхисон. За тэгээ таахан талаас хоошоо өсөд хангууд таахан худаг. Тэгээ Баярмаг ногоон тоноод өглөө 530 минутанд морио хайсан хоошоо яг замаа дагаа явцсан байна. Одоо тэр хөдөлсөн тэр нуруу тавах гээд явж байгаа харахад нь за араас нь ингээд дахиад өрөөд ирлээ. Тэгээ нэг 9 орчим километр уржин шинэ идээд яг нутгийн хэн зүгрөө алхацсан байна. Өнөөдөр ямар ч гэсэн төх ба. Алс баруун хязгаарын ард Адууны хямран сэргээж хурдны судлаан өсгөх гэж Сүхбаатар аймгийн Мөнгө хаан, Доронт аймгийн Цагаан аваа сумнаас залж авчирсан хоёр буян нутагтаан эрхийг бид үзэж байна. Харахтун, бишрэхтун. Нутгийн захаа өнөрлөлтөнд давхиж байгааг нь номнаас алдарсан сум мэд эрчилж байгааг нь ижи хүндийн очих шиг шахагдж байгааг нь энийг харж суугаа таны самсаа бэлгэлж байгаад бэрхэлцэхгүй байна. Адуун хүртэл нутгаан болж ирдэг ашид их газар тэнгэрийн совин 21-р зуунд ч таархарлаа. Хорвоод гүй их нутагтай хөрвөх газар шороотой байна гэдэг ямар сайхан юм бэ? Санахтун, мэдэхтун, бишрэхтун. Аймны адуун хүртэл таньж ирдэг аваа дагшин эх хорон минь.